заваа амттай. Үлдсэн гоё crab юу шла. Оронд нь энэ арай өөр амттай байж магадгүй болов. Сахалных нь өснөө энэ харагдаж байна уу таад тэгээд. What's up guys? Өнөөдөр Шанхайн 7 дахь хоног баха. Цаг амар урдан гэрж байна. Яана. Өнөөдөр болохоор хэдүүлээ хамгийн гоё амттай стрит фуд нь хаана вэ? Юу ч гэсэн ингээд ийм игэнцэн ийм стрит фудын газар би өчтөр олсон. Тэгээд тийшээ очингуудаа хэдүүлээ бүх хоолнуудыг ерөнхийдөө амсах гэж үзнэ. Тэгэхдээ цадчих юм бол би ихтэй өөрийгөө шахаж чадахгүй. Тэгээд амс чадахынхаа хэрээр хэдүүлээ амсч үзээд хамгийн гоё амттай зүйл нь чи юу вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. Тэгээд юуны юм мэдээс өмнө хэдүүлээ нэг те сайхан гоё кофе уучаад тэгээд цаашаага явж хоол идэх гэж би бол бодож байна. За эхлээд хэдүүлээ ингээд гоё алхаж байхдаа би гоё бас банан идэх гэж бодсон. Энд чинь хүмүүс мэдээж амар их жимснүү зард юм байлээ. Гадуур ингээд жимс харж байгаа эгчнэр ахнаар зөндөө үт юм байлээ. Тэгээд нэг банан идээд ерөнхийдөө нэг ходоодоо бас нэг те жоохон ажилуулж агаад бэлдэж агаад усан ууж агаад за тэгээ янз янзын юм хэдүүлээ одоо тэгэл өөрсдөө чихэндээ яана одоо тэгээд энэ хамаа намууг юм идэж болохгүй юм байгаа шүү дээ. Уулын чаавас ширхэлж болд юм уу банан. Can I have one banana? Banana? One? Нэг банан авсан чи уурлаад байна. Гачаа ярваагаад тах юм. За банана байхад амьдрал гоё гэж байгаа шүү дээ. Хятад банан ямар амттай байдаг гэдээ харцгаая. Яхамтай банан юм байна. Хэдүүлээ Starbucks руу очиж байгаасан кофе. Хүн амар кофе ууя. За тэр том байгууламж одоо нэлээд том Starbucks гэдэг байгаа. Дотроо бүр нэг үйлдвэртэй Starbucks гэдэг байгаа. Юмуд нэлээд үнэтэй юм байлээ. Хятадын нэг юм нь бас гэрлэн дохоо амар удаасан. J-Walk гэдэг хүмүүс амар их улаан гэрлээс чамаагүй ингээд зүүн тишээ баруун тишээ харж байгаад гаталчдаг хүмүүс өөртөөгөөс хам ямар ч дүрмгүй ингээд явчихдаг хүмүүс ихтэй юм байлээ. Мопед унж байгаа хүмүүс нь амар хэцүү. Би мопед нэг удаа дайруулсан нэр юм. Энд чинь нөгөө нэг тийм хууль байдаг юм уу? Ерөнхийдөө унж байгаа машин болгоно нь ингээд нэг тодорхой хэмжээний тийм дууны төвшөнтэй байх хэрэгтэй юм. Тэгээд одоо ингээд чанга байж болохгүй ерөөсөө. Би мотортой хон гэсэн тийм машин бүр ингээд том юм экскаватор биш бол ингээд зүгээр ингээд явж байгаа машинаас ерөөсөө тийм машин ерөөсөө хараагүй. Тэгээд мопедууд нь хүртэл электрик захилгаан мопедтэй тэгээд амар чимээгүй яваал хажуутлаас ороод ирчдэг болохоор дугуй мугуун жахт бол амар игүүл юм байлаа. Сайн сэрэмжтэй байхгүй бол. За, юу ч гэсэн ийм том Starbucks дотроо бараг тийшээ 2 давхар ах шиг байсан. Тэгээд энэ чинь зүгээр ингээд кофе зүгээр үйлдвэрлэгдээд байж идэм байлээ. Одоо тэр цаана ингээд үйлдвэр нь байна. Одоо энэ чинь ингээд кофенуудаа үйлдвэрлээд энэ ингээд нүдэн дээр гарч ирж идэг. Өнөөдөр ихтэй тэр зогцсон юм шиг байна. Урж дээр орж ирэхэд энэнгүүр ингээд кофенууд гарч ирж байсан байхгүй замаараа. Тийшээ 2 давхар гарч үзээ. Би өмнө орохдоо 2 давхар гарч үзээгүй байсан. Дээр нь дахиад хүмүүс сууж байгаа юм байна тий. Just a regular iced americano. Шанхайгийн Starbucks байдаг амар од мочи байгаа байхгүй юу? Iced americano тэгээд мочины сет нь нийлээд 245 яваа болж байгаа юм байна заяа. 1 2 3 4 хүн ширхэг моч ихтэй ямар амар үнэтэй юм бэ. Тэгээ хүмүүсийн ярьж байгаагаар бол энийг заавал амсах хэрэгтэй гэж ярьд юм билээ. Яг энэ ихгүй. Тор мортол ирдэг юм шиг байна. Миний ойлгосноор 125 мянган төгрөгөөр what the fuck. Би зүгээр Starbucks орсоо 125 мянган төгрөг өчлөө guys. Okay. Wow, nice. Cool. Тор өгч байгаа юм уу? Шишээ, thank you. Мочи авсан биш бүр ийм амар том тор юм өгчгээ. Надад ийм баг өгчлөө. Вау, амар сүртэй савлгаатай. Айгу гаднаас амар хүүтэн байна. За тэгэхээр американо авцсан. Сүүлд авсан американогоос дээр байгаасан. Энэ бол зүгээр американо. Ашгүй дээ. Энэ бол яг л байдаг американо шүү. Ямар гоё юм бэ? Одоо миний сонирхлыг бүр амар татаад байгаа шít. Ийм зөвүүн баг өгч байгаа л бүр амар таалагдлаа. Энийг ихтэй үнгүү гэдэг байгаа байхгүй. Би бол энийг үнгүү биш зүгээр би бараг тэр төлсөн мөнгөөрөө бараг зүгээр энийг авсан л гэж яг ойлгоод тах юм. Амар чанартай уут байгаа байхгүй гэсэн амар зөвүүн дотор ингэж онгоод юм байна. Icy dumplings гэдэг энэ дотроос бүр нүд унаад байсан бүр ингэж авъя гэж бодоод байсан юм авчлаа. Одоо хэдүүлээ энийг амснаа. Би яг үндэ зүгээр одоо амар олон хүмүүсийн дунд зүгээр л дунд нь зогссон юм яриа зогсчих ингэж сон санагдаж байна одоо. Ингэж онгоод гэж байгаа шиг. Өөж дөрөв шиг гэдгсэн чи амар их юм байна штэ. Амар олон биш дотроо. Хөлдөө хүүтэй юм байна. Юм хүмүүс бооцсон байна. Амар зөөлх юм байна. Хамаагүй чанга юу яаж болохгүй юм шиг байна. За энийг татчихгууд энэ ингэж байхгүй болчихж байна. Воо. Яг зурган дээр байсан юм гарч ирж ирчихтэй. За guys. Starbucks-ийн амар үнэтэй мочи ямар ч амттай хийдэл харцгаая. Rice dumpling гэдгсэн хүүтэн байна. Амар зөөлхөн байна. Тэгээд яа юм бэ? Яг тийм жоохон аарс амт гэж заяа. Гаднах ингээд энэ rice cake нэг тийм амд ороошууд ингэ тийм амар гоё textureтэй тийм жимсний юм уу та. Strawberry байх шиг байна. Арттай strawberryтэй, creamy амд ороод нэг тийм хайлсан. Тэгээ яг дээрээс нэг хүүтэн тийм гадаа юм жоохон бөгчин байгаа үед ингээд ийм хүүтэн ice americano тэгчээд ийм dumplings-ийг авал crazy юм байна.
савлгаа өнгө үзэмж ингээд авж байгаа үндэ бол яг бүх юм амар таарсан гэж би бол яг бодож байна. I love it. Хүн бэлгэлэхэд айгүй хөөрхийн те ингээд ийм юм бариад очивол. Таалагдлаа нэгээс 10 оглоо. Let's go. Ийм мэдээ. За ингээд хинт суугаагүй имэдэр хэдүүлээ очиж сууцгаая. Hello. Which one is good? Crab, pork. Pork. Is this good? 这个就是 crab. Crab. 没有 pork. What? No pork, no crab. No crab. No pork. Wait. Яг юу ямар яадаг диалог явцдаг би жоохон ойлгосоогүй нэгч. Байгаа гэсэн үг байхгүй гэдгсэн нь манад краб байхгүй болохоор энэ хоолыг арай өөр юмар хийж байгаа гэж хэлж байгаа гэж би ойлгохгүй үстэй. Окей. Авчтай гомоо одоо амсч үзсэн. Тэгээд хамгийн үнэтэйг нь авчлаа очиж fuck юм. 108 юу ч хийдэм. 67,000 төгрөг. No spice, yeah? Good. За хичээн дэлгүүрт бол янз янзын юм байна. Original dumplings, банш байна, бууз байна, бууз шиг юмнууд байна. Oh yes, thank you. Шишээ. Американоога мартай явдаг юм. Чи ямар их юм өрөдөр бэ? That's a lot of food. Шишээ, thank you. За ихчүүл надад яаж иддгийг зааж өгч явах шиг байна. За энэ хавчны бахна шүү. Crab. Wow. За бүгдийн шавхч юм шиг. Янзын харагдчих шүү. Ихчүүл баг миний амд наваа хооллох гэдэг шүү. Wow. Nice. Шишээ, thank you. Crab noodle 67,000 төгрөгийн crab noodle шүү. Амар seafood үнэртэж байна. First bite явсаа. Wow. Very good. Oh, амар юм. It's delicious. Гомн бүр ингэ яг таарсан няцгаа биш, хатуу биш. Эдгээр угаасаа гомнгийн орон яаж гомноо хийх мэдж байгаа. Гараар исэн гомн байх шиг байна. Тэгээд crab meat яг юу сайлмаар зүр амар гоё юм. Тийм creamy амттай юм байна. Амар creamy зөөлхөн хажуудаа тэгээд нэг панчаан шиг юмтай ирд юм байна. Манай энэ ард зогсож байгаа их жах хоёр бол өстой жинхэнэ бахархалтай зогсож таа. Камертагаа ирснээр хоолны намсч үзэнгүүт амар гоё ингээд өөдөөс нь урдаад байвал амар гоё санагдах хаа. Нэрээ амар гоё. Вау. Тэг гоё юм хөөрхөн шүлтэй ирж байна бас. Yummy. Yes, good. За би савдчлаа. Өөр юм амсах жоохон нэг орон цай үлдээ гэж би бодлоо тэгээд. No, I'm full. Идэх юм уу? За эд гинэ. Үлдсэн гоё crab юу шла. Go. Нэрэл хоолж өгч шүү. Thank you. Хоолж өгнө холгүй гэсэн чинь нэрэл хоолжд юм байна. Okay, thank you Шишээ. Have a nice day guys. Thanks. Street food гэсэн зүгээр бараг зүр гадаа байгаа street food биш, street ресторанууд юм биш үү? Би бараг рестораны хоол идчихлээ шүү дээ. Би төсөөлөлтөө энэ чинь айгүй жижиг юм авсаад явъя гэж бодсон байхгүй тийм ч. Ударчлаа ихээ гадар бүтэн хоол идчихлээ бараг. Үхрийн махтай хуушуу гэж би бараг ойлголоо. Амар төстэй харагдаж байна тийм. Өөрийнхөө наадмын хуушуу шиг гэтээ илүү бүдүүн. Нэнэл тос юм аа ядчих. Тослог мэдвэргүй байх. Дайчгүй дуу ч юм уу, гүү ч юм уу. Зөв mixed feelings үгдэх юм. Зүгээр ингийн махтаа уушруу. Зүгээр махан нэг онц, амтлагч алга. Зүгээр давс сонгиноор амталцсан, татсан мах. Тэгээд зүгээр хуушуу. Илүү дутуу юм алга. Тийм. Амар тослог юм байна. Би хамаагүй тослог мэдж болохгүй болохоор зүгээр хазаад үнэлгээ өгөх юм байна. 4 хоног өглөө. Гоё ганган торондоо хийгээд аваа явлаа. Эдсэн бүх хоолнуудаа цуглуулж байгаа бүгднийг гитаахт өгнө. За манай дараагийн газар болохоор сэндвичний газар байна. Энэ нэг Японд viral болоод байсан TikTok сэндвичнүүд багш байна. Жимстэй сэндвичнүүд. Can I have this one? За тангуулууч бас миний бодлоор хятадаас гаралтай байхаа. Тэгээд оронд нь энэ арай өөр амттай байж магадгүй болов. Тэгээд амсч үзцгээе. Зүгээр энгийн тангуулуу биш. Strawberry-ийн дунд нэг сони хийц байгаа байхгүй. Цагаан юм. Миний бодлоор энэ одоо нэг тараг маргны эсвэл нэг сүү мүүтэй холбоотой нэг тийм крем байх гэж бодож байна. Тэгээд let's try. Hello. Бас арай өөр үт юм байна. Карамел гэх юм уу те гадуур бүрхсэн байгаа юм нь яг тийм гоё crispy байна. Зөв crispy. Тэрхий амар тийм зунгаарлагдсан биш. Шүдэнд наалтахгүй. Тэгээд яг доторх ингээд бүзээ зэрэг хальт эсэглэндөө. Тэгээд энэ цагаан юм нь болохоор миний сайн амснаар сүүн нэг тийм крем л авч байна. Таалагдлаа. Эс би дахиж идэггүй хөтэй амар пологдох юм. Окей. Окей. Ямар амар ядуу юм бэ. Энэс нэг идэх юм бол зүгээр sugar crash-нд ороод бүр зүрх зогсон юм байна. Тэр хийж өгчтэй. Эхний хазалт нь амар гоё юм байна. Тэрнээсээ цаашаа амар нялан болоо авчт юм байна. Тэгээд гоё дунд нь тийм cheesecake feeling-тэй байвал илүү гоё санагдлаа. Энэ болохоор зүгээр нэг тийм сүүн крем л байна. Зүгээр нэг юм амар buttery, маслаг амттай.
Сүүлийн амсч үзэх street food-ээс олсон ийм хоол нь болохоор надад хэлэхдээ fortune dumplings гэдэгсэн азтай аз ивэлэгдэг, аз жаргал бэлгэлдэг. Тэгээд энийг идэх юм бол ерөнхийдөө аз жаргалтай болоод тэгээд хүссэн бүх юмд биелдэг гэдэгсэн. Тэгээд одоо хэдүүл хүсэл мөрөөдлөө бодоод энэ сайхан баншин одоо идья. Нэрэл хүсэл биелүүлдэг байгаасаа надад хүсэх юм бол зөндөө биш үү амьдрал. Хүсэж мөрөөдөхөө болж болохгүй гэж байгаа шүү дээ guys. Одоо чинь би одоо ингээд энэ Шанхайд ингээд өөрийгөө явж ийн ингээд бүснээр гоё аялаад хүссэн юм хийгээд төсөө газар руу ороод ингэж ийн гэж өөрийгөө ерөөсөө төсөөлж чаддаггүй байсан. Тэгээд ерөнхийдөө хүн яг нэг өөртөө итэг гэдэг чинь үний юм бэл. Амар клишэ те өөрийгөө нэг vision хар. Миний хийж байгаа зүйл үнэхээр бүтэж байгаа. Ирээдүйд би угаасаа аялаа явж байгаа. Би ингээд угаасаа Шанхайч байна уу, Таиландч байна уу, Вьетнамч байна уу, Азайг аялаад гоё туртай маяг хийгээд хангалттай гоё ингээд жаргаж байгаа. Чадна. Сэтгэлгээний үүдээ нээж чадах юм бол сэтгэлийн зовлон арилна гэж. Dumpling. Дотроо ингээд дөрвөн ширхтээ нэг доотлын dumpling дээр нь ахуугийн сахал нь байна. Сахалных нь үснэ харагдаж байна уу таад тэгээд дотор нь махан ягаад ч юм улаан өнгөтэй байна. Бүтэн болоогүй юм аашаа. За guys энэ өстө жинкнээс байдаг л байна шүү. Эдэл дутуу малга миний үсийг харсан чи амар аппетит буурчлаа гэдэг. Дотор яг сой саустай ирд юм билээ. Тэр дөрвөн банш нийлээд 12 юан болж исэн гэдэг чи хэд юм Монгол мөнгөөр 12-ыг үржлэн 527 гэдэг чи хэд юм. Компьютер үлдэж ирээ би мартчихлаа. Тоонд угаасаа муу би 10 жил тоонд амар уусан. 10 жил тоонд муу байлаа гэдэг одоо муу явж байгаа юм басаалга гадаад явж байхдаа толгойн дотроо ингээд хурдан төгрөг болгож хөврүүлэхэд дээр л жоох асуудалтай байна. Энэ банш байна шүү дээ. Нэгээс 10 хоорондыг 6.5 оноо заяа. Онцгой тийм зүйл алга. Тэгээ дотор нь юм ногоон сонгон хийж болох байсан. Бууцааш үед юм уу нэг тийм юм алга. Хамгийн энгийн зүгээр байж болох dumpling байна. Тэгээ одоо би энийг ингээ сайн амсч идснээр азтай болж байгаа гэж найдаж байна. Тэгээд аз жаргал намайг ивэг fortune dumplings гэдэг зүйл нь би идсэн. Тэгээд Starbucks-аас авсан өгсөн үнгүүц үхийг ингээ барьж явахад бол энэ ч бол амар гоё харагдаж байна. Амар моодлог байна. Гоё явж байна. Амар гоё байна. Одоо шууд хотел руугаа явчаад уцаас ойлцоод би шууд цаашаага gym явж дасгал хий. Зөндөө юм мэдчихсэн. Одоо энэ чинь шатаах хэрэгтэй тийм. Let's go. Шанхай бол мэдээж надад үнэхээр таалагдж байна. Шанхай trip бол үнэхээр гоё байна. Аялж чаддаг мэддэг хүмүүстэй ингэж явж байгаа болохоор надад бас айгүй тийм чөлөөтэй гоё байна те. Баригдсан ямар ч юм байхгүй. Ингээ гээд нөгөөдүүлээ ингээл нэгнийгаа ингээд нэг өсөхгүй байгаа юм л татж байгаа юм байхгүй. Бүгд өөрсдөө хүслээр ингэж явж байна. Сүүлийн тэр Бээжинг лөө өмнө жил явж байхад үнэхээр навшин байсан. Тэрийг дурсаад явах уу? So about the respect. I love Shanghai. I will definitely come back to Shanghai. There are so many stuff that I haven't visited yet. So many food, so many cuisines that I haven't tried yet. But next time, if anyone is watching me from Shanghai, guys, you guys are awesome. I love it. I love it out here. Тэгээ энэ болохоор ингээд хайлт хэдүүлээ ингээд vlog болгоо явчих заяа. Тэгээ энэ ч амар тийм юм Европ дуу стайлтай амар тийм хот болоо явчих. За тэгээд guys энэ бичлэг хэдүүлээ энэ үрд өндөрлөе. Та нарт бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дараарай хэдүүлээ илүү гоё чанартай гоё бичлэгнүүд хийх болно. Гэхдээ гол нь та нар яг энэ дэмжлэгч надад үнэхээр хэрэг болдог шүү. Зүгээр нэг өгж байгаа нэг лайк, нэг subscribe чи миний хувьд амар их уран болдог. Тэгээд төмөө урамжих тусам илүү гоё контентууд гарна гэдэг зүйлийг сайн ойлгоод авцгаагаарай. Гараж байгаа бичлэг болсоо түр баяртай chat. Bye.